Сайн байцгаана уу? За би YouTube дээр яг бичлэг хийж эхлээд яг бүтэн жил болчихсон байна. Тэгээд анх хийж эхэлж байхдаа болол ер нь ингээд өргөлжлүүлээд байна гэсэн ямар ч тийм ойлголтгүй төлөвлөгөөгүй байсан. Тэгээд та бүхний бас урмын үгээр те шахалт дэмжлэхээр бас байнга биш ч гэсэн ямар ч сан тасралтгүй ингээд явж байна. За тэгээд яг өнгөрсөн жилийн 2 сард гэх юм бол миний хувьд амьдралын маань бас нэг тийм хэцүү цаг үеийн нэг байсан. Тэгээд тухайн үедээ өөрийгөө эдгэж анагаах зорилготойгоор бичлэг хийж эхэлжсэн. За тэгээд дээрэс нь бас миний нэг дээр үед ингээд ном уншаад ярилцдаг нэг найз байдаг гэсэн. Хоёр талд ингээд гой номнууд уншичаад тэгээд нэг уулзахаараа ганцхаас пив тавьцгааж байгаа зүстэй амар философтдаг нэг тийм найз байдаг гэсэн. Тэгээд тэр үеэ тэр мэдрэмжээ би дурсаад бас за ер нь ядаж өөртөө яриад үзье гэдэг байдлаар бас энэ одоо YouTube дээр бичлэг хийж эхэлсэн байгаа. Тэгээд ер нь одоо энэ бичлэг хийх процесс те ярих, дараа нь бичлэгээ эдитлэх, тэгээ постлах энэ бүх одоо процессудаас би маш их юм таашаалыг мэдэрдэг маш гоё үйл явдал байдаг миний хувьд. За тэгээд явж исэн чинь YouTube чинь бас цалин өгдөг юм байна. Би анх олол YouTube-ыг ингээд дуу сонсдог тий. За тэгээд Садгүрүү гэд миний бас шүтэж бичирч явдаг багш байдаг энтхэг. За тэгээд тэрний лекцэд ингэ сонсдог байсан. Тэг ер нь өөр нэг тийм одоо YouTube-ийн лаглаг контент креаторуудад шүү дээ. Тэднийг сайн мэдхгүй тийм влогинт ер нь үзэж байгаагүй. Гэхдээ Монголоос нэг философи гэдэг нэг подкаст байдаг. Тэрийг бол бас байнга сонсдог гэсэн. Тэр бол үнэхээр одоо тасархай подкаст. Тэгээд Дэлгүүнгээд хосттой. Одоо тухайн одоо философийн талаар тийм үнэхээр гүнзгий мэдлэгтэй хүн тэр сэдвэрээ ном уншаад ингээд ярих тэр мэдрэмж ер нь бол шал өөр өгдөг. За жишээ нь би нэг ямар ч юу ч мэдгүй мэдэж тийм нэг компьютер програмын ном уншаад ярих чинь нэг шал өөр шүү дээ. Тэгээд ер нь бол философи подкастыг сонсохоор ингээд яг ингээд дотроос гоё ингээд юм хатгаад тий. Ер нь бол ингээд шүүс асгарт ярьдаг. Очоод нэг гоё хажууд нь суугаад хэлэмээ суглаад юм ярилцмаар юм шиг санагддаг. Тэгээд тэрвээ та бүхэн бас сонсдгоо бол нэг сонсоод үзээрэй. За тэгээ ер нь контент ярьсных одоо миний л бодолтой би ямар контентууд сонсох, сонирхох дуртай вэ гэдгээр дараа нь ингээд тухайн зүйлийг үзээ сонсоод дууссаны дараа танд ямар мэдрэмж төрж байна. Тэг ингээд танд им ирж хайх одоо хийж бүтээх тийм сэтэл төрүүлж гин үү? Тэг. Эсвэл зүгээр ингээд эхнээс нь бабигүй агаас яах хүртэл ингээд бүх зүйлийг яриад ингээд дуусчих гин үү, тэг. Эхнийх нь болохоор танд ер нь бол юм хөгжиж дэвших, эрэх судлах, хайх бүтээх тийм одоо сэтлийг төрүүлдэг. Тэгээ тэндээс та өөрийгөө хөгжүүлж чаддаг. Хоёр дахь контентууд бол ерөнхийдөө одоо зүгээр л юм кино мөн үү үзэж байхдаа тухайн үед таашаал аваад ингээ өнгөрчдөг. Дараа нь их тийм үлдээд байх юм байдаггүй. Ер нь бол шар мэдээ ч юм уу, ховж тиймэрхүү зүйлээс нэг ялгараад байхгүй гэх юм уу. Тэгэхээр та бүхэн те ялангуяа одоо энэ сошиал медиа мэдээллийн 90 100-д амьдарч байгаагийнх толгоороо юу оруулж гин нүдэрээ чихээрээ те амаараа юу оруулж байгаа гэдгийг маш сайн шүүлтүүртэй хандж байгаараа. За одоо хоол идлээ гэхэд бид нэр ингээд буцаад тэрийг өөрийгөө биеэр боловсруулаад нэгэд гаргадаг штэ тий. Тэрэн шиг бидний толгой руу орж байгаа мэдээлэл толгой нүдтэй тархиар ингээд амжаад биднэрт орж байгаа мэдээлэл ирээ заавал биднээс гарч идэг. За одоо мөнгө хэлбэрээр ч юм уу тий хэрвээ та зар сурталчилгаа өгдсөн бол мөнгө болоод гарна. За нэг бол одоо юм шиг юу гэдэг тийм яатсан бол уур бухимд лайдас болоод ингээд танаас буцаад гарна. Эсвэл ингээд хийж бүтээх хүсэл болоо тийм бүтээл болоо танаас гарна гэдэг ч юм уу. Ер нь бол орсон зүйл буцаад гардаг. Тэгээ тэрийг та юу оруулж байгаагаас хамаарч мэдээж танаас юу гарах нь хамаарна гэсэн үг. Тэгэхээр өөрөөсөө юу гаргамаар байна тэрийг ингээд өөрлөгөө оруулж байгаарай. За тэгээд одоо жишээ нь бид нар нэг юм гонигтай зүйл үзчихвэл тэр нь ингээд нулимс болоод гардаг штэ тий. Ер нь ад жаргалын нулимс, уни гутрлын нулимс хоёр хүртэл мөр бүтцтэй байдаг штэ тий. Уни гутрлын одоо нулимс нь илүү гашуунттай, за илүү одоо нөгөө стрессийн гормон ихээр агуулдаг. Одоо ад жаргалын нулимснаас илүү. За тий тэр нь юу ч юм вэ гэхэлэр ингээд детокс явагдаж байгаа гэсэн үг таны бид. Тэгэхээр одоо тэр их гашуу зовлонгийн араас уйлсны дараа ингээд таны сэтгэл зүрх багч гэсэн тайвширдаг гэсэн үг.
За тэрэн шиг ад жаргалын нулимс болохоор те илүү юм өөр бүтцтэй тэгээд илүү зөөлөн амттай гэдэг ч юм ингээ хатаагаад микроскопоор харахаар бас бүтцэн шал өөр байдаг юм байна л да. Тэгэхээр ингээд бид нэр төрж байгаа тэр сэтгэл хөдлөл мэдрэмжүүд бүгдээрээ ингээ бидний дотор юм эрчим энергийг үйлдвэрлэж байдаг. Тэгэхээр тэр эрчим энергийг та юу руу хаашаа одоо чиглүүлж гаргах вэ гэдэг нь одоо цэвэр таны сонголт гэсэн үг. За жишээ нь ихэнх эмэгтэйчүүд ингээ уурлахаараа гэрээ цэвэрлээд эхэлдэг тийм. Тэр чинь одоо ингээд илүүдэд байгаа тэр одоо бие дотроо боловсруулсан эрчим энергийг гадагшлуулж байгаа зөвөр гадагшлуулж байгаа нэг хэлбэр гэсэн үг. За бас ингээд найз охиндоо хаягдсан ч юм уу залуучууд байдаг шүү дээ тий. Гуниж гутраа тэгээд ингээд зааланд очиод тэр гуниг гутрлынхаа эрчим энергийг булчин шүрмэс болгоцсондоо ингээд фитнесийн тамирчин болсон залуучууд бас зөндөө байдаг. Тэр үйлдвэрлэгдсэн байгаа энергийг та юунд зориулах вэ гэдэг нь одоо цэвэр таны сонголт гэсэн үг. Тэгэхээр ингээд нөгөө сэтгэл хөдлөлүүд дээд зэгтээ хүрээд ирэхээр хүнээс ингээд ихэвчлэн бүтээл болж гарч идэх тий одоо дуу, хуур, хөгжим, бүжиг тий яруу найраг гэдэг ч юм уу за хөдөлгөөн байж болж байна. Тэгэхээр одоо бидний нэг амьдралд ингээд хэцүү цаг үе тулдаг тий гуниж гутарч эхэлдэг. Тэр үедээ бид нар бас дотроо ингээд тийм маш хүчтэй бас эрчмийг бий болгож байдаг. Тэгэл одоо ингээд эргээд харахад те за өстой унжинда те өстой тартагтаа тулчинда гэдэг тэр мэдрэмжийг авах үедээ би ингээд үргэлж дандаа ингээд эргээд боссон байгаад байдаг өөрийгөө анзаархаар. Тэгэхээр ер нь бол миний хувьд энэ уналтын цагууд дандаа юм одоо сэргэн манталтын гэх юм уу тийм үеуд байдаг гэсэн. Тэгээд эргээд харахаар ингээд тэр унаж байсан мөчүүдтэй ингэж үргэлж талархаж явдаг. Яг доод зэгтээ тулаад ирэхээр те ер нь дээшээ тэнгэр хол доошо газар хатаа гэдэг шиг. Яг тийм одоо гацсан те хаашаачгүй тийм мэдрэмж аваад эхлэхээрээ тэр үед ер нь бол дандаа миний хажууд ном бийждэг. Би ер нь бол бусдаас бас тийм тусламж аваад бий чаддаггүй. Авсан ч гэсэн одоо надад нөлөөлдөггүй, нэмэр болдоггүй гэх юм уу. Тэгээ ер нь бол өөртөө ажил дотгошоогоо өнгөж тэгжээж асуултынхаа хариултыг олж авдаг. Тэгжээж ингэж тайтгарлаа тэндээс мэдэрдэг. Тэгээд тийм үедээ ер нь бол маш их ном уншдаг. Тэгээд бас нэг 10-аад 12-3 жилийн өмнө ч юм уу тэр үед бол бүр нэлээд их ном уншдаг байсан. Бас л миний хамгийн том уналтын тийм жилүүд байсан. За тэгээд тэр үед нөгөө нэг Ошо гэдэг энтхийн бас багш байдаг шүү дээ. Тэгээ Ошо багшийн бүх номнуудыг уншижсэн. Тэгээд тухайн үед ч юм бол YouTube энэ төр дээр ингээл лекц мэгцэн тэгээд одоо бэдэггүй. Тэгээд бүх номыг ер нь олж уншижсэн. Тэгээд Ошогийн номыг орчуулдаг хамт олонд бас маш их баярлалаа гэж хэлмээр байна. Тэг ингээд ном уншаарай гэд ярихаар би өмнө бичлэг дээр бас нэг тэгээд ярьсан байсан. Тэгсэн чинь намайг ном уншдаггүй царайтай юм байна ч хэлвэсэл чиний ном уншина гэж юу эдийн ч гэсэн бэлээ нэг тиймэрхүү комент байсан. Тэр хүнийг бас царайгаар нь битгий ер нь дүгнж агаарэ. Миний царай гэхдээ яасан мэдэхгүй тэгээд царайгаар нь ер нь ингээ уншаад байвал тийм хурдан дүгнэлт хийхээ болчдөг хүн дээр дүгнэлт хийхгүй юм анзаарах хэрэгтэй болж ирдэг. Аливаа зүйлийн цаатахын ер нь бол харж чаддаг болдог. Мэдхгүй зүйлээ шүүмжлэх нь тэр хүн тэнэг болох замдаа явж байгаа нь тэр гээд нэг хин хилцэн байдаг лээд тий. Яг тэрэн шиг ер нь бол аливаа зүйл тийм хурдан дүгнэлт хийхээ болчдөг. Маш их өндөр анзаарахтай болдог. Тэр миний одоо гол хэлэх гээд байгаа зүйл нь юм бол уналт бүхэн ер нь бол ийм сэргэх одоо тулгуур болж өгдөг. За ингээд зовлон энд байлаа, ад жаргал энд байлаа гэж бодоход за хүн нэг энүүгээр ингээл явж ялаа гэж бодъё л та. Тэгээд ингээд яваад ахаар хүн зовоод байгаа мó, жаргаад байгаа мó ерөөс ойлгохоо болчтой. Тэгээд нөгөө нэг жаргал даахгүй зовлон гэдэг шигтэй ер нь жаргаж байгаагаасаа болоо зовоод эхэлдэг. Тэгэхээр ер нь хүн энд яг доод зэгтээ тулж ич эндээс юм өсрэлт авч ийн хамгийн дээдлийн зэгтээ хүрдэг. Зүгээр ингэж явж байгаа тийшээ хүрнэ гэж юусоо байхгүй. Яг гэвэл энд ямар бидгийг мэдэхгүй болохоор энд очисон ч одоо нэг сэтгэл хөдлөл нэг хэвэндээ одоо оюун санаа
ухаарлын хувьд ч гэсэн ингээд хөгжихгүй гэсэн үг байхгүй юу? Тийм тэгэхээр ер нь бол уналт бүхэн бидний ингээд хөгжих маш том боломж байдаг. Хэрвээ та яг одоо тийм хэцүү цаг үе туулаад явж байгаа бол яагаад би гэдэг гуниж гутархаасаа мэдээж гуниж гутарна. Гэхдээ нөгөө талаас нь бас нөхцөл байдлыг харах гад үзэрээ. Нөгөө нэг юм тэнгэр шиг бай гэд даш балбарын шүлэг гэдэг шүү дээ, тий. Хамаг бүгдээр чамайг хараад юрууч байвч тэнгэр шиг бай. Хамгийн сайн хөвгөн гэд магтаж юрууж байвч тэнгэр шиг бай гэдэг шүү дээ. Энд дэр нэг амар гоё хэсэг байдаг. Тэр нь орох оронгүй болсон цагта орчлонг бүхэлд нь олноо чи. Онцлох нөхөргүй болсон цагта хүнийг бас ойлгоно чи. Гэт ийм маш гоё мөрөөд байдаг. Энэ нь бол одоо яг миний харж байгаагаар цэвэр Монгол стоицизм байгаа байхгүй тий. Тийм тэгээд энэ хүртэл ингээд дэмжиж ирсэн та бүхэндээ маш их баярлалаа. Би тэгээд байнга хариу өгөхгүй ч гэсэн та нарын мессежийг, комментуудыг уншдаг. Тэгээд заримдаа хариу өгөхөөс ичээд байдаг. Гэхдээ би ер нь харж байдаг. Тэгээд тэнгэр шиг байгаарэ. Утгагүй дараагийнхаа бичлэгээр уулзцгаая. Баяртай.